За сүүлийн үед ер нь номтой болог пэйжуудсаар маань юу болж ин сонин сайхан намарч товчхон хуваалцангаа шин тогтож байгаа уламжлалынхаа талаар тайлбарлая гэж бодсон юм аа. Тэгэхээр шинээр орж ирж байгаа бүх хүмүүстээ бас та ямар өрөөнд ямар сувагт орж ирсэн бэ гэдгийг бас таниулъя гэж бодсон. Миний өөрийн дотоод ертөнц, миний өөрийн амьдралын кодноос гарч ирсэн ажил, сонгосон зам маань учраас тэр чигтээ надтай холбоотой зүйл байдаг учраас би өөрийнхөө миний ертөнц гэж хэлэх дуртай. Энэ сүүлийн үед ерөөсөө энэ дэлхийн нийтээрээ энерги, бясалгал гэдэг зүйлийг маш их сонирхож байгаа. Сүнстэй түүний дотоод сүнс гэдэг чи юу юм бэ гэдгийг үздэг, сонирхдаг болцсон. Өнгөрсөн зуунууд хөгжил, дэвшлийн араас явсаар хагаад сүнс өдр буюу тэ дотоод энерги ухамсараа орхигдуулсан зуунуудыг бид нар ер нь давж туулж өнгөрүүлсэн материалыг буюу технологийн дэвшлиг үзсэн учраас мөн шинжлэх ухааны дэвшлиг үзсэн учраас сүнслэг буюу далд ухамсар энергийн түвшинг илүү судалж илүү сонирхож байгаа тийм жил дээр явж байгаатай холбогдуулан дэлхийн нийт тэр чигээрээ энерги гэж юу юм, бясалгал гэж юу юм, хүний дотоод сүнс гэж юу юм, бид нар ер нь ямархуу травматай, ямар карматай, ямар замаар яваад ийм болцсон гэдгээ судалж байгаа учраас монголчууд маань ч гэсэн мэдээж юугаар дутгав те сүнслэг ойлголт гэж юу юм, сүнслэг арга барил гэж юу юм гэдгийг судлаа явж байгаа учраас би ч гэсэн өөрийнхөө хэмжээнд уншсан судалсан мэдсэн зүйлүүдээ бусдад түгээж дэлгэрүүлэхийг хичээдэг юм аа. Мэдээж хүний амьдралд амьдраад явж байхад өдөр бүр тохиолддог зовлон, зүдгүүр, бэрхшээл, даваа, саад те эдгээр зүйлүүдийг давах арга гарц арга барил байдгийм байна. Зарим зүйлүүдийг хийхэд засал, дом, шившлэг хэрэг болдог. За тэдгээр аргуудыг ч гэсэн би хуваалцахыг хичээдэг. Аура энерги үздэг амьдралын код гаргаж бичин хивнээс нь хүний мэдээллийг аваад яг одоо та энергийн түвшинд ямар түвшинд явж гин бэ? За энэ түвшин танд ямар зүйлүүдийг дуудаж гинэ гэдгийг одоо тайлбарлаж задлж хэлж өгөх хичээдэг. Амин шугам руу ойрцсон буюу энергийн тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүстээ энергийн засал хийж өгдөг. Ерөөсөө л ийм ажлыг хийдэг. Яагаад ийм зүйл сонгосон бэ гэхээр ерөөсөө л олон нийтэд туслая те бүх хүнд хамгийн од алдартай хүнд сэтгэлийн энергийн дэмжлэг хэрэгтэй гэдэм байх. Хамгийн доор байгаа хүнд сэтгэлийн энергийн дэмжлэг хэрэгтэй гэдэм байх. Ерөөсөө л хүн гэдэг чинь бидэд туслах гэж биеийг унжаагаагаа босгож ирэх гэж те илүү хүчтэй байгаа нь хүчгүйдэд туслах ийм л зарчмаар дэлхийн ертөнцийн явагдаж байгаа учраас биендээ энергийн дэмжлэг хэрэгтэй байгаа гэдэг үүднээс би бясалгал, онлайн хичээл, энергийн засал гэх мэтчлэн одоо сүнслэг үйлчлэгээнүүдийг бусдад үзүүлдэг ийм ажлуудыг хийдэм аа. Өнгөрсөн 7 хоног бид өглөөний бясалгалтай байсан. Энэхүү бясалгалд Сингапур улсаас зорж ирээд бясалгал суугаад явсан сайхан сэтгэлтэй сайхан эмэгтэй байгаа. Энэ эмэгтэй маань өөрөөсөө гадна 3 хүн туслая. Тэгээ 3 хүний төлбөрийг төлөё. Болцоогүй хүмүүс байж болно. Тэдгээр хүмүүстэй та өөрөө сонгоод ингээд боломж олгоод тэр хүмүүсийг сонгоод бясалгал суулгаарай. Бас суугаад үзээд ингээд өөртөө ажилласаа гэж бодож ин гэсэн тэр хүсэлтийг хүлээж аваад би 3 хүн өөрөө сонгоод бясалгалдаа суулгасан. За тэр дундаас ингээд тэр миний урилгыг авч бясалгалд минь суусан хүмүүсээс бас багшаа айгу гоё юм байна. Ингээд та ингээд гоё боломж олгоод энэ хичээл сулсан чинь надад ч гэсэн өөрхөн туслах сонирхол одоо хүсэл төрлөө. Та дараа 7 хоногийн оройн бясалгалд бас нэг хүнийг сонгоорой гэд нэг хүний төлбөрийг бас өгсөн. За тэндээс үүдээд оройн бясалгалд бас нэг хүнийг би амьдралын төлөө зүтгэж байгаагаар гэр бүх асуудлыг өөрийнхөө нуруунд дээр авч явдаг эмэгтэйг бас урам зориг өгье те тэр эмэгтэй бас гэрэл гэгээ цацруулъя. Бясалгалаас олж авсан мэдлэгээр амьдрал хавгаа цаашдаа гоё илүү хэрэгжүүлэх гэж бодоод бас тийм эмэгтэйг сонгоод оройн бясалгалд урьсан байгаа. За энэ уламжлал маань ер нь цаашдаа үргэлжлэнэ. Тэгэхээр та бас хин нэгэнд гэрэл өгье, хин нэгэнд хайрт өгье, хин нэгнийг урмаар дэмжээ гэж бодвол одоо хин нэгний бясалгалын төлбөрийг төлөө тэр эмэгтэйд эрэгтэй сэтгэл зүйн одоо урам өгж болно. За ингээд зүгээр нэг тань бясалгал суугаараа гэх биш те хин нэгэн таны төлөө өшөө энэ төлбөрийг ингээд төлчихсөн. Тэгээд таныг ингээд сонгоод энэ одоо хичээлд бясалгал суулгаж байгаамаа гэж хэлэх тэр мэдрэмж өөрөө гоё юм байна. Бас тэрийг сонсож байгаа хүнд өөрт нь маш гоё одоо сэтэл боломж одоо тийм маш гоё энергиуд орж ирд юм байна. Тэгэхээр энэ гэрлийг түгээгээд энийг уламжлалт болохоор одоо зорж гин. Тэгэхээр хамгийн анх энэ санаа гаргасан тэр Сингапураас ирсэн үзлэнтэй миний нэрийг битээлэр гэсэн учраас би нэрийг хэлэхгүй байгаа. Гайхалтай эмэгтэйдээ маш их баярлаа. Таны гэр бүл цааштай ажил амьдрал бүх зүйлд чинь хамгийн сайн сайхан аж аргалыг өгсөй гэж сэтгэлдээ бас дамжуулмаар байна. За тэр эмэгтэйгээс үүдээд энэ гоё уламжлал намтай болгохт маань бас түгээн дэлгэрж шүү гэдэг зүйлийг сануулъя. За эх 7 хоног буюу 5 сарын 26-ны даваа гаргаас баасан гар хүртэл би оройны бясалгалтайгаа оройны бясалгалын ангилд дүүрсэн. Орой болгоно нэг сүнслэг энергийн задаргаатай лайв нэвтрүүлэг оръё. Лайв хичээл оръё гэж бодож байгаа. За энэ лайв хичээлээс та үнэхээр өөртөө хэрэгтэй юм шимсүүс сорж аваа тий. Тэр чин таны амьдралд бас нөлөө үзүүлсэн бол та хандив өргөж болно. Яагаад вэ гэвэл би ингээд маш олон хүний амьдралыг сонсдог ажил хийдэм аа. Таны өгсөн хандиваар одоо бусдад туслах ажлуудыг өрнүүлж
өгүүлэхээр одоо болж гинэ. Тэгэхээр та бас зүрх сэтгэлтэй хамт байгаасаа гэж хүсэж байна. Нэгдэж хоёрдож үнэхээр ингээд хамт байгаад хэрэгтэй юм авлаа ямар гоё юм бэ гэдэг нэг талархмаар санагдах юм бол лайв хичээл дуусны дараа хандив өргөж болох юм байна. За тэр хандив бол танд нэг гэрэл гэгээ хэрэгтэй байгаа, сэтгэлийн дэмжлэг хэрэгтэй байгаа, нэг хайр инэрл хэрэгтэй байгаа хүнд тусламж болж очих юм байна гэж та нар маань ойлгож болно. За ингээд намтай болгын ойрд одоо эргэн тойрон дэмэрхүү сонирхолтой зүйлүүд болж өнгөрж байна. За сүүлийн үед бяцлаглалыг одоо шинжилгээ ухаан аягүй их судалж байна. Шинжилгээ ухаан судлаад энэ бяцлал хийдэг хүмүүс аягүй их залуучтай байна. Мөн тархины ой санамж буюу санах memory нэг ой санамж нь маш сайхан сайжирт юм байна гэдэг зүйлүүдийг бас шинжилгээ ухаанаар баталж нотолж гаргасан байна. Та нар хайгаад үзээрэй, мэдээлэл хасаагүй байгаа. За бяцлал өөрөө хөгшрөлтийг удаашруулдаг болгоноос тогтоогдсон байна. Тийм учраас юм гүнзгий амьсгал аваад тархиныхаа болон өөрийнхөө бие махбодын биологийн одоо хөгшрөлтийг багасгах одоо бас арга гарч болж байна гэдгийг бол Харвард их сургуультай холбоотой судалгааны багийнхан бяцлаглалын хөтөлбөрийг судалж үзээд үр дүнгээ судалж үзээд ийм хариу гаргасан байна. За сүүлийн үед ийм TikTok буюу ингээд залуучуудын ордог энэ платформ дотор бол бяцлагалтай холбоотой маш гоё бяцлал суурилсан хөтөлбөрүүд айгүйх одоо нэгдэж байгаа юм байна. Тэр нь бол одоо юу вэ гэхээр 10 цагаас хойш одоо маш гоё чанартай гүн унтах тэр платформ буюу тэдгээр meditation аянуудыг одоо TikTok-оор ингээд нэлийн одоо дэлгэрээд тэрийг залуучууд аягүй хэрэгжилж үр дүнгуудээ битсэн хуваалцж байгаа үйл явдлууд болж байгаа юм байна. Бяцлал гэдэг зүйлийг бүр урлаг руу шилжүүлж байна. Бяцлаглалыг нийтэд хүргэх шин туршлагуудыг бас одоо дэлхийн нийт бас сонирхож гаргаж байгаа маань. Тэгэхээр дуу, мантра, гэдэг бүх юм байгаа те. Эдгээр зүйлүүдэд манай монголчууд ч гэсэн бас тутахгүй явж байна. Юу гэхээр миний хувьд ч гэсэн өөрөө бяцлаглалын мантра аюудыг одоо тарины дуулал буюу яг орчин үеийн дуу хэлбэрт одоо болгоод оруулаад байгаа. Ингээд дараа уулзтлаа баяртай.